За 10 дугаар ангийн гүйцэтгэлийн үнэлгээний 2024 оны математикийг тайлбарлая. За 1-р бодлого нь ийм зэрэг агуулсан бодлого байна. Тэгэхээр эндээс бүгдээрээ хамгийн ихний бодлогон дээр m-ийн n зэрэгт k зэргийн язгуур гарахгүй бүгдээрээ m-ийн энгийн баталгаа зэрэгтэй гэсэн үг. K зэрэг нь хуваар дор, n зэрэг нь хүртэр дээр ингэж хичвэл. За яг тэр хэсгээр бүгдээрээ a-гийн энэ манай эхний нь маань 4 зэрэг язгуур дор 8 зэрэгт 4-ийн 8 үрчгэн. За энэ болохоор гадуураа хасах 5-ны 1 чинь тос бүрийн 5-ны 1 зэрэг төшүүлнэ гэсэн үг. Тэр үрчир учраас 32-ийн 5-ны 1 зэрэгт үрчгэн А-гийн энэ зэргийг гадуур нь дахиад зэрэг төшүүлэх учраас зэргийг зэрэг төшүүлжэл бүгдээрээ хооронд нь үрчүүл. За эндээс яах юм гэсэн чинь энэ хоёр маань хураагдаад А-гийн квадрат 32 маань 2-ийн 5 зэрэгт эндээс 5 зэрэг язгуур гарсан буюу эсвэл зэргийн зэргээр үрчүүлнэ гэсэн үг. За зэргийг зэрэг төшүүлж учраас энэ хоёр тав үрчүүлнэ. Хасгаа 10-ыг үрчгэн 5-ны 1. За эндээс юу болох юм гэсэн чинь энэ маань А-гийн квадрат зэргийг зэрэг төшүүлж амжин үрчүүлнэ. Тэгэхээр энэ хоёр хураагдаад нэг болчихно. Үрчгэн А-гийн 10-ыг 5-аар ахаар хас 2 зэрэгт за үржүүлж гэн ижил суурьтай хэмжээний зэргүүдийн нэмэхээр 2-оос хам 2 гэхээр 0 зэрэгт А-гийн 0 зэрэгт нэг буюу манай хариу нь 2 гарах нэ. Тэгэхээр зөв хариу нь 2. За дараа нь 2-р бодлого нь зайд гарч чадна. За кубын ирэмгийн урт нь ийм бол гадаргуун талбай болоо гэж. За тэгэхээр кубын ирмэг буюу нэг ирмэг нь өгсөн бидэрт куб чинь бүх ирмэгүүд нь тэнцүү. За ирмгийн урт нь 2-ыг үрчгэн 10-ийн хас 2 зэрэгт метр. Гадаргуун талбай болгож. Гадаргуу буюу бүх ханных талбай гэсэн. Тэгэхээр надад жишээлбэл энэ хан маань А талтай юм квадрат ийм хан надаа дээдлийн суурь нэг, доотлын суурь нь бас нэг, тэгээ хажуу ханд нь ийм 4 хан байна тий. Тэгэхээр надаа ийм гадаргуу, ийм талс 4 шиг байгаа учраас бүтэн гадаргуун талбай нь 6 шиг байгаа учраас 6 шиг квадрат гэсэн. За квадратын талбай маань А-г А-рт А квадрат. Тэгэхээр 6-г үрчгэн А-г орно бүгдээрээ 2-ыг үрчгэн 10-ийн хас 2 зэрэгтийн метрийн квадрат. За тус бүрийн квадрат учраас 2-ын квадрат 4 үрчгэн зэргийг зэрэг төшүүлэхээр хасах 4 зэрэгт метрийн квадрат. Эндээс 4 6 24-ыг үрчгэн 10-ийн хасах 4 зэрэгт метр квадрат. За энэ тоог стандарт төсөв бичигсэн. Стандарт төсөв бичихэд тооны таслаас уртдах хэсэг маань нэг ортой доох хэвээр. Тэгэхээр 1-ээс 9 хүртэл. Тэгэхээр 24-ийг би 2.4-ийг үрчгэн 10-ийн 1 зэрэг гэж тавьчихна. Тэгэхээр буцаа 24 болчихно тий. Тэгээд 10-ийн хасах 4 зэргийг үрчгэн метрийн квадрат үржүүлж байгаа чинь бүгдээрээ зэргүүдийн нэмнэ. Тэгэхээр 10-ийн энэ хоёрыг нэмнэ. Нэг дээр нэмэх нь хас 4 чинь хас 3 зэрэг метр квадрат. Тэгэхээр 2.4 үрчгэн 10-ийн хас 3 зэрэгт метрийн квадрат. За шил тоог стандарт төстэй гэдэг нь 673-ыг стандарт хэлбэр тавьвал би 673-ыг үрчгэн за би таслаа 2-оор хойшлох шаардлагатай учраас 12 зэрэгт. За 0 бүхэл 321 энэ тоог стандарт төстэй гэхээр надад бүхэл хэсэг маань 1-ээс 9 хүртэл тоох хэрэгтэй. Тэгэл манайх 0 юм тий. Тэгэхээр би стандарт төстэй тоохын тулд яах хэрэгтэй вэ гэхээр таслаа 2-оор хойшлуулад 321. За би буцаад хууч ивэнд нь оруулахын тулд 2-оор ууршлуулах учраас 10-ийн хас 2 зэрэгт. За 3-р бодлого нь D буюу тодорхойлогдох мужийн энд тодорхойлогдсон, утгын мужийн 4 5-6-аас утгаардаг f функц тодорхойлогдсон байна биднэрт. За f функц маань D олон толгоос олон лэгтээр тодорхойлогдсон 1 2 3 D олон лэг тодорхойлогдоод утга нь e олон лэг дотор байдаг. Тэгээд энэ функц аль нь вэ гэдгийг тодорхойлно гэж. За тэгэхээр жишээл бүгдээрээ f от x квадратыг үзье л та. Тэгэхээр энэ маань x-ийн оронд энэ 3-ыг орлуулна гэсэн үг. За а хариуг нь харахаар f от 1-ийг орлуулъя, дараа нь 2-ыг орлуулъя, дараа нь 3-ыг орлуулъя. За тэгэхээр 1-ийг орлохоор 1-ийн квадрат чинь 1 болно, 2-ийн квадрат маань 4 болно, 3-ийн квадрат маань 9 болно. За гэтэл манайх 1 дээр гээд
авахтах нь энэ төр байхгүй шүү дээ. Нэг байхад нэгийг авна гэсэн. За тэгэхээр манай энэ дээр тодорхойлогддог учраас А хариу биш байна. За одоо жишээлбэл C-ийг үзье. C нь болохоор f от x тэнцүү 3x-тэй нэмэх нь 1 функц байна. За x нь бүгдээрээ 1-ийг 2 3-ыг авч болно гэсэн тийм. За 1-ийг энд орлуулчих. 4 гарна. 2-ыг бодохоор 2 3-ын 6, 1-ийг нэмэхэд 7, 3-ыг бодохоор 3 3 9, 1-ийг нэмээд 10. За гэтэл одоо манайх яасан энд 1 байхад 4 маань бол байна. 2 байхад 7 гэсэн чинь энд манай 7 гэсэн утга нь энэ алах. За тэгэхээр манайх энэ биш байх нэ. За ингээд шалгах чинь гэсэн үг. За одоо D-ийг нь үзье бүгдээ. f от x тэнцүү x-тэй нэмэх нь 3. За x-ийг бүгд 1-ийг авч болно, 2-ыг авч болно, 3-ыг авч болно. Тодорхойлмол чинь 1 2 3. За 1-ийг оруулахаар 1 дээр 3 4, 2-ыг оруулахаар 2 дээр 3 5, 3-ыг оруулахаар 3 дээр нэмэх нь 3 6. Тэгэхээр 1 байхад 4-ийг авч जैन, 2 байхад 5-ыг авч जैन, 3 байхад 6-ыг авч जैन. Тэгэхээр маань өгсныг хангасан функц юм байна. Манай зөв хариу D хариу байна. За дөрөвдүгээрт нь энэ тэгштгэлийг ийм хэлбэр шилжүүлэхэд А, Б-г утга хэдвэ гэж. Тэгэхээр бүгд чинь бүтэн квадрат ялгаарай гэж. Тэгэхээр 12x дээр нэмэх нь 35 гэсэн тэгштгэлийг x-ийн квадрат за томьёоны 2 тэгээд эндээс x квадрат юм болохоор x нэмэх нь 12 гаргахын тулд 6 өрчих нь 6 ах хэвээр. Тэгэхээр одоо энэ 6-гийн квадрат энд тавихаар 36 гэсэн үг тийм. За гэтэл манайх 35 гарах хэвээр. Тэгэхээр бүгдээ 35 гарахын тулд нэгийг хасч өгье. За дөрөвдүгээр бодлого болохоор бүгдээрээ энэ тэгштгэлийг ийм хэлбэр шилжүүлээд А, Б болно гинэ. За тэгэхээр x квадратаас хана 12x нэмэх нь 35 гэдэг маань бүтэн квадратлах юм бүгдээрээ. X квадратаас хасах нь 2-ыг үрчих юм. За x квадрат юм чинь x байна. Үрчих нь 12 гарахын тулд 6. Тэгээ нард нь 6-гийн квадрат гэж тавьчих. Гэтэл манайх энэ чинь 36. Гэтэл 35 байх хэвээр чинь бүгдээрээ бодлого яг хууч хэвэнд нь оруулахын тулд нэгийг хасч өгнө. Тэгэхээр энэ хэсэг маань юу вэ гэсэн чинь x-с хасах нь 6-гийн квадрат яг хасах нэг. За тэгэхээр одоо манай А нь хэдий гэсэн чинь 6 юм байна. Б нь хэдий гэхээр хасах нэг юм байна. Тэгэхээр манай А нь 6 юм байна. Б нь болохоор энд нэмэх Б гэж юм чинь нэг нэмэх тэгээ хасах нэг гэж тавьчихлаа дээ. Тэгэхээр Б нь бол хасах нэг. Тэгэхээр манай хариу нь зөв хариу нь байх нэ. За 5 иж векторууд, нэгж векторууд тэгвэл энэ векторыг ашиглан хавтгаад төрслөө гэж. Тэгэхээр манай D вектор маань 2i вектороос хасах нь 3j вектор. За тэгэхээр энэ маань юу гэсэн чинь E вектор маань 1 тэг гэсэн координаттай вектор, а G вектор маань болохоор E гэдэг нэтгийн дагуу байдаг 1 тэг гэсэн координаттай вектор. За ингээ үржүүлэхээр векторыг тоогоор үржүүлэхээр тос бүр нь үржүүлнэ. 3-аар үржүүллээ 3 ба тэг. А энэ 2-оор үржүүлж байгаа шүү дээ. За хооронд насгаар манайх энд А1 ба тэг биш шүү. J нь болохоор E-ийн тэглэгийн дагуу байдаг 0 1 гэсэн координаттай вектор шүү. Тэгэхээр энэ маань тэг 1 гэсэн 3-ыг үржүүлнэ. За тэгэхээр энэ 2 болон тэг гэсэн координаттай вектороос хань 0 болон 3 гэсэн векторыг хаслаа. Эхний хасна эхний хаслаа 2. За 2 дахоос нь 2 дахь хаслаа хасах 3. За эндээс бүгд ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр D вектор маань 2a-аас 3j вектор гэдэг маань 2 ба хасах 3 гэсэн координаттай вектор гэж ойлгож болох юм шүү дээ. За тэгэхээр векторыг зурнаа гэхээр яхасан үгүй гэхээр нэмэх 2 хад хасах 3. За тэр векторыг зурна гэж би энийг шилжүүлж энэ цэгээс эхлээд нэмэх 2 гэхээр x энэ цэгээс эхэлж x рүүгээ 2 нэгж яваад тэгээ y рүүгээ хасах 3 нэгж. Тэгэхээр манай хайж байгаа вектор маань нэг ийм вектор ах хэвээр юм ба шүү дээ. За энэ вектор маань хаа байна вэ гэж энд байна. За одоо харъя энэ вектороо зургийг 2 хасах 3 гэхээр x рүүгээ 2 нэгж y рүүгээ хасах 3 нэгж. Тэгэхээр манай зөв хариу нь энэ D хариу байна. За 6 өгсөн цэгт өвтэй тойрогт мэдтгүй байгаа үнцгийг олоорой гэж.
Тэгэхээр бүгдээр эн чинь жишээлбэл одоо энэ 60 градус маань энэ ном тулаад багцсан өнцөг. Тэгээ нэг ном тулсан багцсан өнцгүүд тэнцвэдэг учраас энэ 60 градус юм бол мөн адилхан ACD маань 60 градус. Тэгэхээр энэ өнцөг 60 градус болж таарна. Тэнгүүд бүгдээр энэ гурвалжин дээр ингээ ажигласан чинь гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 байх хэвээр. Тэгэхээр x градус дээр 80 градусыг нэмээд 60 градусыг нэмэхээр гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180. Эндээс x-ийг болохоор энэ нийлбэр маань 140 хойшоо тасгаад x нь 40 градус буюу R байна. За дараа нь 7-д нь ийм хоёр матрицууд өгсөн. Бүгдээр энийг гэнэ. За A21 гэдэг маань юу гэсэн? А матрицын 2 гэхээр 2 дугаар мөр 1-р багны элемент нь аль вэ гэхээр энэ хасах нэг юм байна гэсэн үг. Өөрөөр 2 дугаар мөрийн 1-р багны элемент гэхээр хасах нэг. B нэгснээ 2 3 гэхээр B матрицын 2 дугаар мөрийн 3 дугаар багны элемент. Эхнийхэн мөр 2 дахь нь баг. Тэгэхээр энэ огтлцолт нь 5 гэсэн цаг гарч байна. Энэ хоёрын нийлбэрийг олоорой гэсэн чинь манай хариу нь 4 болж таарах нэ. Тэгэхээр энэ хариу. За AB хэрчмээр цэцэг өгсөн. А B гэсэн хэрчмээр цэцэг өгчээ. Гэсэн чинь А C маань AB-гийн 4 хуваасны нэг нь гэж байна. Тэгэхээр би AB хэрчмээ нэг 4 хэсэг гэд үзчихвэл AC маань түүний 4-ний 1 нь буюу 1 хэсэг гэсэн. Тэгэхээр AC-гийн 1 хэсэг хичвэл манай AB маань болохоор 4 хэсэг хүрттэй. Тэгэхээр би 4-өөсөө 1-ээс хар CB нь болохоор 3 хэсэг юм байна. Тэгээ бүгдэрийн чинь CC-ийн координатыг олоорой гэж. За тэгэхээр эндээс бүгдээрээ вектор ашиглаж байна. Тэгэхээр би эндээс AC вектор олчих. Тэгээд мөн эндээс AB вектор олчих. AB вектор. За одоо эндээс би AC векторыг яаж олдог вэ гэсэн чинь төгсгөлийн CC-ийн координатаас би C-ийг мэдгүй юм чинь C1 C2 координатай. Тэнцээс эхлэлийн AC-ийн координатаас чинь X-с нь X-ийг Y-с нь Y ингээд AC вектор болсон. Одоо бүгдээрээ AB векторыг олъё. AB вектор маань юу вэ гэсэн чинь AB вектор маань төгсгөлийн BC-ийн координат буюу хасах 4-0-оос эхлэлийн AC-ийн координатаа хасаад өгч. Тэгэхээр энэ маань хасах 12, хасах 12 гэсэн координаттай. За одоо CC-ийн координатыг олно гэхээр бүгдээр яасан мөлий гэсэн чинь AC-г 4-өөр үржүүлвэл AB вектор гарна. Урдлын дарагдж байгаас AC векторыг 4-өөр үржүүлэхээр AB вектор гарна. За эсвэл AC вектор маань нэг нь өгцснөр нь AC вектор маань манай AB векторын 4-ний 1 цэгээс ихс учраас чиглэл нь бол нэмэх. За одоо тэгвэл 4-ний 1-ийг үржих нь AB вектор гэсэн чинь хасах 12, хасах 12, 4-ний 1-ийг үржүүлэхээр гишүүнчлэн үржүүлэхээр хасах 3, хасах 3 гэсэн. За гэтэл бүгд AC вектор энд ингээд олцсон шин. Энэ маань юутай тэнцвэн гэсэн чинь C1-ээс 8, C2-оос 12. Тэгэхээр энэ хоёр вектор тэнцүү байна чинь гишүүнчлэн тэнцвүүлчихье. C1-ээс 8 маань хасах 3-тай тэнцүү, C2-оос 12 маань хасах 3-тай тэнцүү юм байна. Эндээс C1-ээс 5-тай тэнцүү юм байна. C2-ыг болохоор нөгөө тишээ гарлаа 12-оос 3-ыг хасгаар 9 юм байна. Тэгэхээр манай CC-ийн координат нь 5 байхад 9 буюу R байна. За дараа нь 9-р утга. За ийм хүсэгтэн мэдээллийг ашиглаад 9-өөс 10-р утгыг бодох юм байна. За 9-р бодлого нь өгдлийн хувьд зөв дүгнэлтийг олоорой гэж. За давтамжийн нэгтийн л хамгийн их баг нь болох гэдэг юм шүү дээ. Давтамжийн нэгт гэж юу хэлэх вэ гэхээр энэ бол давтамж. За давтамжийг бүгдээ завсрынхаа уртад хуваана. За одоо би энэ доор нь юу бичих вэ гэхээр завсрын уртыг олоодаг. Тэгэхээр би завсрын урт маань хэд вэ? 0-оос 20 гэхээр чинь 20-оос 0-ийг сар 20 урттай, 30-аас 10-ыг сар 10 урттай, 35-аас 30-ыг сар 5 урттай, 45-аас 35-ыг сар 10 урттай, 45-аас 60-ыг сар 15 урттай завсар юм байна. За одоо тэгэхээр бүгд манай давтамжийн нэгт гэж юу хэлдэг вэ гэхээр би дараагийн бодлогон дээр нэг
харуулчих. Дараагаас өгөгдлөөс байгуулсан гистограмм нь аль вэ гэж. За тэгэхээр манайх энэ бодлого маань энэ хардаа 0-оос 20 завсарт гэсэн. 10 шиг завсар өртөнд 20 байгаа. 0-оос 10 завсарт. Тэгэхээр манайх маань 0-оос 10 завсарт. Эхнийх нь 20 лөө. 0-оос 20 шүү. 0-оос 20 завсар. Дараа нь 20-оос 30, 35-аас 40 гэдэг ингээ гистограммаар харуулсан байна. За энэ дөрвөн ял нэг. За тэгээд гистограмм гэдэг маань одоо манай энэ хэсгийн давтамжийг нэгтгэдэг. Тэгэхээр давтамжийн нэгтийг завсрын уртаар үржлэхээр манай энэ давтамж гарч ирдэг. Хэдэн шиг байна. Тэгээ би давтамж өгсөн завсрын урт өгсөн юм чинь давтамжийн нэгтээ олъё гэвэл энэ давтамж тал байгаа завсрынхаа уртад хуваахаар давтамжийн нэгт нь гарч ирнэ гэсэн үг. За одоо тэгвэл давтамжийн нэгтүүдийн бүгдээр яаж ажиллах юм гэхээр за би доор нүч давтамжийн нэгт гэдэг бол саний ёсоор бол энэ давтамжаа завсрынхаа уртад хуваах юм байна шүү дээ. Тэгэхээр 10-ыг хуваах нь 20. Дараагийнх маань завсрынхаа энэ уртыг давтамжаа завсрынхаа уртад хуваачна. Энэ давтамжаа завсрынхаа уртад ингэ хаваадаг гэж. Тэгэхээр 20-ыг хуваах нь 10, 15-ыг хуваах нь 10. Хамгийн их давтамжийн нэгтэй нь аль вэ гэж. За энэ маань бол 2 бүхэл гарч байна. Энэ маань болохоор 3 бүхэл 5-ны 3 гарах юм шиг. Энэ маань 1.5 урттай, энэ маань 0.5 урттай, энэ 1.5 урттай. Тэгэхээр хамгийн их давтамжийн нэгттэй гэхээр манайх энэ ах юм шүү. Тэгэхээр давтамжийн нэгт хамгийн ихтэй нь аль вэ гэхээр манайхаар энэ 30-аас 35 завсарт хамгийн их давтамжийн нэгттэй байна. Буюу C хэрэг биш. 30-аас 35 завсарт давтамжийн нэгт нь хамгийн их байна. За хаана нэр нь хамгийн бага байгаа гэсэн чинь энэ завсарт. Бол 0-оос 20 завсарт хамгийн бага давтамжийн нэгттэй. Гэхдээ энэ болохоор хэлээг байна те. За одоо манай гистограмм аль юм бэ гэдгийг харахын тулд одоо 0-оос 20-ийн хооронд 0.5 өндөртэй, 20-оос 30-ийн хооронд 1.5 өндөртэй гэж байна. За 0-оос 20-ийн хооронд 0.5 өндөртэй. Тэгэхээр би 0-оос 20-ийн хооронд өндөр 0.5. За энэ үеж болж байна. Энэ үеж болж байна. Энэ үеж болж байна. За эхнийх нь энэ гургуурлаа зүг байна. Энэ бол биш болж таарлаа. Хоёр дахь нь 0-оос 20 завсарт давтамжийн нэгт буй өндөр нь 1.5 байна. 20-оос 30-д 1.5. 20-оос 30-ийн хооронд 1.5 гэж. Энэ ч 1.5, энэ ч 1.5, энэ ч 1.5 байна. За одоо 30-аас 35 дээр л ялгаа харагдах нь те. 30-аас 35 гэсэн завсарт давтамжийн нэгт нь 3 бүхэл 5-ны 3. За 30-аас 35-ийн хооронд 3 бүхэл 5-ны 3 гинэ. За гэсэн чинь 30-аас 35-ийн хооронд 3 энэ болохоор яг 3 дээр нэг юм биш. За 30-аас 35 хооронд 3 бүхэл 5-ны 3 гэсэн. За энэ маань 4 бүхэлний доо штэ. За тэгэхээр 3.5-аас тааш жоохон дэшээ. Энэ маань адилхан бас яг адилхан байна. Гэхдээ энд 30-аас 35. Энэ болохоор 30-аас 35 хоёрын адилхан харагдаж штэ. Энэ 3 бүхэл жоохон дэшээ гарсан. 3 бүхэл доошоо жоохон дэшээ гарсан. Нэр адилхан байна. За тэгвэл дараагийнх нь харна. 35-аас 45 хооронд 2 өндөртэй байх юм биш үү? 35-аас 45 хооронд 2 өндөртэй. За энэ 2 өндөртэй байна. Энэс 2 өндөртэй байна тий. За тэгвэл одоо ялгаа хаана гарах нь вэ гэсэн чинь 45-аас 60-ийн хооронд өндөр 1.5. 45-аас 60-ийн хооронд 1.5 байх хэвээр. Гэтэл манайх энэ хоёулаа нэгээс багтаа болсон байх юм. Би буруу бачуу. Орбол завсрынхаа уртыг 12-ыг 15 доош. Энэ сүүлхэн буруу хэлсэн ба шүү дээ. Давтамжаа энэ завсрынхаа уртд хуваана. Тэгэхээр энэ хоёр маань хоёуланг нь 3 тураачаар 5-ны 4 биш нэг 0.8 орчим юм биш үү те. За 0.8 45-аас 60-ийн хооронд ер нь хоёулаа 0.5 8 гэж ер нь байхаар шүү те. За энэ хоёр маань зөв 20-оос 30-ийн хооронд зөв. Энд нэг юм алдаа харагдаж байна. 20-оос 30-ийн хооронд гэсэн чинь энэ маань
энэ дөрөвнүүд байгаа. 30-аас 35 гэдэг маань 5-1 чинь 4 хүртэл болсон. Тэгэхээр энэ C энэ буруу байсан биш, нэгжээ буруу авцсан тий. Тэгэхээр манайх энэ биш байсан биш, зөв хариу нь D байсан байна. За өмнөх ингэ болцсон тий. За одоо бүгдээрээ 11 дэх бодлогон дээр. За 11 дэх бодлогон дээр бол бүгдээрээ орлуулах хэсний төлөв хамгийн тохиромжтой харагдаж байна. Язгуудаар x-ийг бүгдээрээ хаагч л да. Тэгвэл x нь юу, x чинь нэг квадрат тэгэхээр a-гийн квадрат болж байна. За одоо орлуулга хийсэн юм чинь 4x гэдэг бол a-гийн квадрат хасах нь 9. Өрчгөн хүртэр дээр нь 2-ыг хүчин язгуураа бүгдээрээ a гэсэн 4a-гийн квадрат хасах нь 12а нэмэх нь 9. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 2a-гаас хасах нь 3, 2a дээр нэмэх нь 3 гэдэг 7 тамга задлчээ. Хүртэр дээрх маань хуваарээ хуваар энэ маань 7 тамгаагаар 2a-гаас нь 3-ын квадрат. За тэнгуут л яасан гэж энэ хоёр нийлэхээр квадрат нь энтэй урагдаад ер нь эцэст манай хариу нь 2a дээр 3 болох юм байна. А-гаар чи юу болуулсан гэж язгууд x тэгээ нэмэх нь 3 буюу зөв хариу нь C байна. За энэ тэгшлийн шийдүүдийн нийлбэрийг олгоно. Мөн адилхан 2x бүгд a-г орлуулж. Тэгвэл 4x маань a-гийн квадрат. Эндээс a-гийн квадратаас 5a дээр нэмэх нь 4 тэнцүүтийг гэсэн квадратчлал ботноо. За a1 2 тэнцүү a-гийн коэффициентийг эсрэгээр аваад 5-ын квадрат 25, 4-ийн хүчин a1 c сул тоон 4 бах нь 2-ийн хүчин 1. Тэгэхээр 25-аас 16-аас гарч нь 9 болоод 9-өөс язгуур 3 гарч. Тэгэхээр манай 1-р шийд маань 5 дээр 3-ын хүчин 8, 2 тоолоод 4. 2-р шийд нь 5-аас 3-аас 2, 2 тоолоо 1. Тэгэхээр эндээс яах юм гэсэн чинь 2-ын x зэрэгт нь 4 юм байна. 2-ын x зэрэгт нь 1 юм байна. Тэгэхээр 4 маань 2-ын квадрат. Тэгэхээр эндээс x нь 2 юм байна. А 1 маань 2-ын 0 зэрэгт учраас x тэнцүүд 1. Тэгэхээр шийдүүдийн нийлбэрийг олоорой гэсэн юм чинь бүгдээрээ 022-оор нэмээд хариу нь 2 гарах нэ. За 13 дахь бодлогыг харъя. Бидэрт нэг коммутетийн төв нь 6 багасх 4. За тэгээд бүгд энд нэг АЦ байгаа шүү дээ. За тэгэхээр АЦ-ийн координат нь x байсан. Тэгээ 1.5 коммутетийн коэффициентээр хувирга гэхээр 1.5 дахин сумгаад за одоо энд ирсэн гэж. За 1.5 дахин сумгаад манай a' нь энэ дээрээ x', y'. Тэгэхээр энэ o бол o-г 1.5-аар үржүүлээд o' нь энд иржээ. Коммутетийн хувиргалтынхаа томьёог бичээ. За тэгэхээр би эндээс явах юм гэсэн чинь юу болно? O A гэсэн вектор болоод. Тэгэхээр яах вэ гэсэн чинь төгсгөлийн А-ийн координатаасаа эхлэлийн O-ыг хасчих. Хасах нь хасах 6, хасах нь хасах 4. За ингээд манай O вектор маань x-с 6 эрдэнэ хүнд. За юм байжсэн. Тэгсэн чи одоо бүгд 1.5 коммутетор хувирах нь гэхээр O' маань 1.5-ыг O вектороор үржүүлэхээр гарнаа. Тэгэхээр 1.5-аар юу үржүүлэх гэсэн чинь x-с 6-г хуваах нь эрдэ нэмэх нь 4. За 1.5-аар үржүүлэхээр 1.5-ыг үржих нь x, хасах нь 1.5-аар 6 үржүүлэхээр 3. 3 биш 9 гарна. За 1.5-ыг y-гээр үржүүлээд 1.5-ыг үржүүлэхээр 6 болж байна. За энэ бол манай шинэ нөгөө x', y'-ийг нь үсчихэж байгаа. Тэгэхээр эндээс манай x' маань 1.5 x-с хасах нь 9 байна. А y' маань болохоор 1.5 y дээр нэмэх нь 6 гэсэн ийм координатаар хувирах юм шүү дээ. За энд ингээ харсан чинь зөв хариу байхгүй байна. За 14. Будагдсан хагас савлгаан тэнцвэрлэл нь аль вэ гэж тэнцвэрлэх шийд. За ингээд энэс дэтлээс гэж чинь тий. За тэгэхээр бүгд шулууныхаа тэгштэглийг болъё. За y тэнцүү нэг kx нөх нь b гэсэн шулуун байна тий. Тэгээд энэ маань тасархай шугамаар зургцсан учраас энэ орохгүй. Тэгэхээр шулууныхаа
дээдлийн хэсгийг авч байгаа учраас Y нь эрсэх. Урбал B K гэсээр нэмэх нь B гэвчмээр. Тэгэхээр эрсэх гэж харсан чи ер нь бол энэ л ганцаар байх боломжтой байна л да. За бүгдээрээ тэгэхээр шулуун тэгшлийг яаж очиж болох вэ гэхээр манайхыг 1 гэсэн цэгийг дарсан юм байна. Нөгөөх нь хас 2 0 байхад 1 хас 2 байхад 1 гэсэн цэгийг дарсан 2 шулуун бичих юм ба штэ. Тэгэхээр би эндээс Y тэнцүү K гэсэн B шулуун бичихийн тулд K налалтай шууд болчих болно тий. Налалт маань X руугээ 1 нэгж Y руугээ 3 нэгж доош явж байна. Тэгэхээр хас 3. Тэгэхээр манай налалт нь K тэнцүү хас 300 юм байна. Тэгэхээр Y тэнцүү хас 3x дээр нэмэх нь B. Гэтэл манай энэ шулуун маань 0 хахад 1 гэсэн цэгийг дайрна гэж байна. Тэгэхээр Y-ийн оронд 1, X-ийн оронд 0-ыг тавьчих. Тэгэхээр манай B маань 1 болж таарлаа. Тэгэхээр Y тэнцүү хас 3x дээр нэмэх 1 гэдэг шулуун. Тэгээд дэдийн хэсэг нь учраас хас 3x дээр нэмэх 1-ээс эрсэх буюу манай хариу зөв байжээ. За 15. За бидэрт нэг ABC гурвалж өгсөн юм байна. ABC гурвалж. Тэгэхээр AB-ийн 4 см, CA нь 2 язгуудар 3 см. Тэгэхээр A өнцгөр нь 30 градус бол BC талыг олно гэж. За тэгэхээр гурвалжны бүгдээ косинус теорем гэж байна. Косинус теорем маань өнцгийнхөө эсрэг талын хувьд BC талын квадрат нь AB хажуу талын квадрат дээр нэмэх нь AC хажуу талын квадрат хасах нь 2-ыг өрчих нь AB өрчих нь AC тэр хоорондох өнцгийнх нь косинус. Тэгэхээр AB хажуу тал маань 4, AC хажуу тал маань 2 язгуудар 3-ын квадрат хасах нь 2-ыг өрчих нь AB-ийн 4, AC нь 2 язгуудар 3. Ингээд косинус 30-д утах нь 2-ны язгуудар 3. Тэгэхээр 16 дээр нэмэх нь 4-ийг өрчин 3-аас хасах нь энэ хоёр устдаад 2 4 8 язгуудар 3-ыг язгуудар 3 гэхээр 3 болчихно. Тэгэхээр 16 дээр нэмэх нь 12 хасах нь 24. 16-аас хасах нь 12 гэхээр 4 болоод эндээс манай BC талын урт нь 2 байх нэ. За ингээд косинус нь жором бичиж байна. За 16-гийн доотлын зайд бодноо. За ОЦ-х төвтэй 6 радиустай тойрог. За радиус нь 6 шүү. Тэгээд энэ өнцөг маань 75 градус бол АОЦ өнцөг тулсан АМЦ гэсэн сегментийн талбайг олох гэхээр энэ хэсгийн талбайг олгож байгаа. Тэгэхээр бүгдээр секторын талбайг олоод тэрнээс энэ гурвалжныхаа талбайг хасаад өгч. За энэ гурвалжны үед юу вэ гэсэн чинь манайх энэ 75 градус юм чинь төв өнцөг нь багц өнцгөөс 2 дахин их буюу за энийг би альфа гэдэг энд нь бичиж альфа өнцөг бол 75 градусыг 2 дахин австай тэнцүү буюу 150 градус юм байна. За одоо би эндээс энэ сегментийн талбайг олохдоо яах вэ гэсэн чинь секторын талбайнаас гурвалжныхаа талбайг хасаад өгч. За сектор гэдэг маань энэ пиццаны зүсэм шиг хэсэг эндээсээ энэ гурвалжны талбайг хаснаа. За секторын талбай маань P-г үржих нь радиусын квадрат гэж бүтэн тойргийн талбайг болоод тэрийг 360 градус тугааж 1 градус харгалзах секторын талбайг болоод харгалзах альфа өнцгөр үржүүлж байна. За тэндээс энэ цэгэр өмтөг гурвалжны талбайг болохоор радиусыг радиусаар үржүүлээд хоорондох синусээр үржүүлээд 2 тавих нэ. Тэгэхээр P-г үржих нь радиусын квадрат нь 6-гийн квадрат бах нь 360 градусыг үржих нь альфа өнцөг маань бүгдээрээ 150 градус. За радиус маань 6 хоорондох өнцөг маань синус 150 градус бах нь 2. За тэгэхээр эндээс яах юм гэсэн чинь бүгдээрээ энийг 30 хуваачнаа. Тэгэхээр 36 30 хуваахаар энд 12 энийг 30 хуваахаар чи 3 5 болно. Хасах нь 36-г 2 тухаар чинь 18 синус 150 утах нь 2-ны 1 синус 30-тай адилхан байдаг шүү. За тэгэхээр одоо эндээс юу болох юм гэсэн чинь 10 айнаас дахиад 12 хуваачлаа та. Тэгэхээр энэ маань энэ хэсэг байхгүй болж тэнцүү 15p-гээс хасах нь энэний хураалаа 9. Харин 15p-гээс хасах нь 9 буюу энэ хэрэг байна. За 17.
За бид нар нэг гурвалжинд за хүрснэ ингэж зурчих. ОАБ гэсэн гурвалжинд ОП бистрис татнаа. За бистрис бол өнцгөө тал байна. Тэгээ ОА нь 3, ОБ нь 5. За тэгсэн чинь биднээс юу гэсэн бэ гэж VP векторыг шүү зэ. ОА ОБ вектор илэрхийлгэнэ. За ОА гэдэг нь энэ, тэгээд ОБ гэдэг нь энэ хоёр вектороор илэрхийлж байна. За тэнгуут надад бүгд ингэ эхлээд бистрис сончны өвчнэ. Тэгэхээр хэрвээ гурвалжны энэ ороцсон энэ бистрис юм бол бистрисийн чанараар АОг АП хуваасна, ОБ-г ВП хуваасантай тэнцвэдэг. Тэгэхээр ОА уртыг АП-д харьцуулсан нь ОБ хажуу талыг ПБ-д харьцуулсантай тэнцв. ОА нь 3 урттай харьцах нь АП, ОБ нь 5 урттай харьцах нь ПБ. За эндээс бүгдээ энэ хоёрын харьцааг мэдчих чадах нь шүү дээ. За одоо энэ шигээ ижил байр хүчээр 3-ыг үрчгэн ПБ вектор маань 5-ыг үрчгэн АП вектор. Өөрөөр хэлбэл ПБ векторыг хуваах нь АП вектор маань 5-ыг харьцах нь 3. За эндээс бүгдээ юу хэлж болох вэ гэхээр ВП маань уртаараа 5 хэсэг юм бол АП маань 3 хэсэг урттай юм байна. За одоо бүгдээ векторууд олно доо. За одоо бүгдээ яг илэрхийлж байгаа гэсэн чинь VP векторыг олох гэж байгаа. За тэгвэл VP векторыг олохын тулд бүгдээрээ параллелограммын дүрм эсвэл гурвчны дүрм гэж мэднэ вектор дээр тий. За энэ ямар ч параллелограмм байхгүй юм чинь гурвчны дүрмийг ашиглана. Тэгэхээр би VP векторыг олохын тулд VP вектор маань манай VA векторын ямар хэсэг вэ гэсэн чинь BA векторыг уртаараа 8 тэнцвэс хуваасны 3. Тэгэхээр би BA векторыг 8 хуваасны 3. Тэгвэл 8 хуваасны 3-ыг хүчин BA вектор. За одоо энэ гурвалжин дээр би BA векторыг олно гэж 3 дахь орой маань А учраас эхний ээлж нь бүгдээрээ яг энэ BA-гийн дунд нь А оройгоо хийгээд өгч байгаа гэсэн үг. BA дээр нэмэх нь А вектор. За гурвалжны нэмдэг дүрмээр BA дээр А вектор нэмэхээр эхлэл төгсгөр нь адилхан учраас BA вектор гарна. За одоо их хэрэгтэй вектор руугаа шилжүүлье. Надаа BA биш ОБ хэрэгтэй гэсэн. Тэгвэл векторын эхлэл төгсгийн солиул хасах тэмдэг гарч ирнэ. За тэгэхээр ингээд зөв хариу нь ОА-гаас ОБ-г хасаад тэгээд 8 хуваасны 3 гэхээр манай зөв хариуд бий байна. За 18. Энэ матриц уруугүй гинэ. За тэгэхээр уруугүй байх гэхээр матрицын бүгдрээ уруу байхгүй тулд тодорхойлогч нь тэг байвал уруугүй байдаг. Тэгэхээр матрицын тодорхойлогчийг бүгдээр олохороо яаж үлдэг вэ гэсэн чинь ингэж диагоналж өрчүүлээд хасах нь ингээд диагоналж өрчүүллээ. Энэ маань тэгтээ тэнцв. Тэгэхээр энэ квадратын 4 байна гэж манай энэ маань ийм хас 2 байна гэсэн үг. За ийм бах натурал тоо гэсэн биш. Натурал тохор бүгдээ юм тоолдог тоо учраас нэмхий л. За энэ 2 юм байна. За одоо тэгвэл бүгдээрээ нөгөө матрицаа мэдчихлээ шин. 1 2 2 4 гэх матриц юм шин. За тэгвэл энэ матрицаа мэдсэн юм чинь А-гийн 4 зэрэгт нь Q гүрчг А матрицтай тэнцүү байдаг. Энэ Q-тог бол гэсэн. За эхлээд би Q гүрчг А матрицаа олно гэхээр энийг Q-гөр үржүүлэхээр Q 2Q 2Q 4Q болчихно. За ингээ болцсон. Дараа нь одоо А-гийн 4 зэрэгт матрицыг олох гэж байна. За А-гийн 4 зэрэгт олноо бүгд. Тэгэхээр юу гэсэн үгээрээ А-г А-гаар үржүүлээд дахиад А-гаар үржүүлээд дахиад А-гаар үржүүлж байна. За одоо бүгдээрээ эхлээд А матрицыг А матрицаар үржүүлж. За эхлээд ингээ явчих бүгд. Эхлээд А-гийн квадрат олно. А-гийн квадрат матрицыг олохын тулд бүгдээрээ 1 2 2 дөрвсөн матрицыг 1 2 2 дөрвсөн матрицаар үржүүлнэ. За матрицыг үржүүлэхдээ эхний мөрийг дараагийн багны элементээр харгалзан үржүүлнэ. Тэгэхээр 1-ийг 1-ээр үржүүлээд 2-ыг 2-ээр 4 хоорон нэмлээд 5. Дахиад дараагийн багнаар үржүүлнэ. Энэ мөрийг энэ багны элементээр 2-1-ийн 2 2-4-ийн 8 нэмлээ 10 болно. За дараа нь болохоор ингээд үржүүлэхээр
2-1-2, 2-4-8 гэхээр 10. Дараагийнх нь 2 ингээ өөрчлөхөөр 2-ын 4 дээр 4-4-16 гэхээр 20 болчихно. За энэ бол манай А-гийн квадрат матриц. За одоо А-гийн куб болно гэхээр би А-гийн квадратаа гарц хариугаа дахин А-гаар өөрчилж байна. Тэгэхээр 5, 10, 10, 20 гэсэн матрицыг дахиад А буюу өөрөөр өөрчилж юм 1, 2, 2, 4. За хэтэрхийг тоол энэ бүгдийг үрж байгаа 5 гэсэн тоог хаалтнаас аргачлуулна шүү дээ. За одоо ингээд өрчүүлэхээр болох юм гэсэн чинь 5, 10, 20 гэдэг чинь 25. Дараа нь ингээд өрчлөхээр чинь 10, 40 гэхээр 10 дээр 40 бай 50 шүү дээ. За би ингээд нэмсдээ алдчих үедээ те таадас хянаад яваарай. За ингээд өрчлөхээр чинь 2 дээр нэмэх нь 40, 10 дээр нэмэх нь 40 гэхээр чинь 50. За ингээд өрчлөх гэхээр 20 дээр нэмэх нь 80 буюу 100. За ер нь би энийг нэг тоог нь гаргачаа 25-ыг үрчих нь 1, 2, 2, 4-гээд манай матт маань өөрөөр хатарсан биш те. За одоо А-гийн куб, А-гийн 4 зэрэгтэй гэхээр яг саний гарсан А-гийн кубыг А-гаар өөрчилнө. А-гийн куб нь би 25-ын урдаа тавьчих. 1, 2, 2, 4 гэдэг манай А матриц өөрөө гацтэй. Тэгээ 1, 2, 2, 4 үрчилсэн дээр юу гарлаа? Энэ гарсан тийм. Энийг шууд тавьчих. Тэгэхээр 25-ыг үрчих нь 5, 10, 10, 20 болж та. За гэтэл манай энэ чивтэй тэнцвэлээ гэсэн чинь А-гийн 4 зэрэгт маань Q хүчин А-тай тэнцвэсэн. За А-гийн 4 зэрэгтэй бүгдээр олцоо. Энд. Тэгэхээр эндээс болохоор дахиад 5-ыг хаалтс гаргачих да. 125-ыг үрчих нь 1, 2, 2, 4 болчихно. Энэ маань юу тэнцвэс? Q үрчих нь А матриц. А матриц маань 1, 2, 2, 4. Тэгэхээр эндээс Q маань 125-тай тэнцвэх нэ. За би нэг бүртэл үржүүлжлахлаа тий өшөөгөө амархан аргууд байгаа шүү. За 19 нь болохоор энэ функцийн графикийг OX тэнглэхийн дагуу тэгшхэмтэй хуургаад дараа нь гарсан дүрийг нь OX тэнглэхийн дагуу 2-1 зөөхөд гарах дүрийг болоорой гэж. За тэгэхээр ямар нэгэн функцийг заашил эндээсэн нэг цэг авчил та бүгд x хэрэгцээ. Тэгсэн чинь OX тэнглэхийн дагуу тэгшхэмтэй хуурна. Манай OX тэнглэхийн тэгшхэмтэй хуурна гэхээр яг манай A' маань x нь хэвээрээ харин y нь хасах хэрэг болохоор гоц энд y энэ маань хасах хэрэг гэсэн. За ингэж хургана гэсэн. Тэгэхээр одоо яах гэсэн манай f of x маань y тэнцүү x квадратын хүндөрийг хасах 5 маань OX тэнглэхийн тэгшхэмтэй хуурахаар яаж өөрчлөгдөх юм гэсэн чинь y нь л хасах хэрэг болох юм байна. Хасах хэрэг тэнцүү x квадратын хүндөрийг хасах 5. За дараа нь энийг яах юм гэсэн чинь OX тэнглэхийн дагуу 2-1-жээр баруун тийш хэр ингэж. За x тэнглэхийн дагуу баруун тийш буюу нэмэх 2-1-жээр зөөнө гэвэл энд байгаа x ховсгч бүрээсээ 2-ыг хасаад өгч. Баруун тийш хэр нэмэх 2 чиглэлтэй чинь тус бүрээс нь 2-ыг хасч. Хэрвээ зүүн тийшгүүл хасах 2-оор зөөх учраас x тус бүрээс нь хасах 2 гэхээр нэмэх болчихно гэсэн үг шүү. За одоо ингэ харнаа. Тэгэхээр x квадрат хасах 4 x дээр нэмэх 4, нэмэх 4 x хасах 8, хасах 5. Эндээс хасах эрэг тэнцвэний устдаад x квадрат хасах 4 гэхээр хасах 9 болоод хасах 1-ээр үржүүлэхээр x квадрат дээр хасах x квадрат дээр нэмэх 9 буюу c биш. За 20 дугаар хөдөлгөөн харъя. За зурагт төгсөн радиус нь 2 гэсэн координаттай AB диаметрийн өөрчлөлтөөр CC-гээс CD шүүж татсан гинэ. Тэгээд энэ өнцгөр нь 60 өгсөн. За нэгдүгээрт BC эрчим өртөг бол гинэ. За тэгэхээр бүгдээр ингэ харахаар энэ 60 чинь энэ маань 30 градус байна. Тэгсэн чинь тэгшинцэд гурвалжин дээр 30 градусаар шкат маань гифтнүүцийн хагас байдаг. Тэгэхээр манай 30 градусаар шкат нь 2 юм чинь гифтнүүс маань 2 дахих буюу 4-тэй тэнцвэс. Энэ маань 4-тэй тэнцв. За тэгсэн чинь манай радиус нь 2 шүү. Тэгэхээр манай BC нь 2 болж тарах нэ. BC болгосон. Дараа нь DC ч юм болгосон. DC. Тэгэхээр энэ ногоон гурвалжин дээр бифугардал гарч.
манай x маань cat чинь гифтнүүз 4-ийн квадратаас cat 2-ийн квадрат гэслээ 16-аас 4 ихсаад манай x квадрат нь 12 буюу 12 маань 4-ийг 33 чинь 2 язгуудар 3. Ингээ манай dc маань 2 язгуудар 3 гэдэг ийм 21 бодох хэрчээ.